Өөрөө нөгөө тоос үртэй хүүхдүүд ч бас бусад хичээлүүд бас айгүй сайн байдаг. Шалтгаан юу? Йогийн багш болох юмсан гэж боддог байсан. $600. 600. Тий. Тэмдэглэхгүй болохоор мартчих. Тэгээд буцаад нөгөө хийх гэж байгаа зүйлээ ингээ хооронд нь хойлох. Гайхуулсан л таа. За окей. Эй, бүгдд нь өглөө өдрөөрөө мэнд хүргэе. Unlock-тэй Data Sawгийн зочинтой подкаст дугаар 3 эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр бид нэр зочин дээр ирээд байна. Зочин маань даатгалын салбарт ороод удаагүй байгаа. Gen Z үеийн төлөөлөгч, Ozy Yoga студийг үүсгэн байгуулагч Даваанымын Утган Заяа. За таныг өрчөөн. Хаасан мань уу? Өнөөдөр мэнд хүргэе. За өөрийгөө үзэгч олондоо товчхон танилцуулаач. За өнөөдрийн дугаарт урьд оролцож байгаа танд маш их баярлалаа. За өөрийгөө товч танилцуулгаад намайг Даваанымын Утган Заяа гэдэг. За Ozy Yoga студийн үүсгэн байгуулагч Ozy наа. За тэгэхээр нэвтрүүлгийн дөрмийн дагуу өөрөөс чинь болохоор ерөнхийдөө ажил, амьдралын карьер, ажил амьдралаа ер нь хэрхэн төлөвлөдөг, өөрийн бүтээлч санаануудыг, за тэгээд 10 жилийн үеийн мэдээллүүдийг хуваалцах болно. Ингээд хамгийн ихний асуулт, за 10 жилийн үеэ ер нь хаана төгсвөө, тухайн үеийн дурсамжтай холбоотой мэдээлэлтэй ярьж өгөөч. Тэгэхээр би 10 жил болохоор Увс аймгийн Төв Улаангомсомд төгссөн. За бага анги болохоор 3 дугаар сургууль, тэгээд ахлах анги болохоор 1 дугаар сургуульд дүүргэсэн байгаа. За 10 жилийн холбоотой дурсамжуудтай ботгоод яхаа өмнө нь та бүгдээс нөгөө асуултаа авцсан байсан. Тэгээ эргээ ботгоод бас айгүй гой санагцгаа. Тэгэхээр яг өнгөрсөн цаг үеэрээ 10 жил рүүгээ яг буцаж очсон юм шиг тийм мэдрэмжүүд өгчээсэн болохоор яг аль нь энэ үедээ юм байсан шүү гэдэг тийм мэдрэмжүүд айгүй хурц орж ирдсэн. Нэрийн үе чинь ингэжсэн шүү гэд тэр мэдрэмжүүд аягаа яйсан. Тэрнээс яг дурсамжтай үе гэд үцхэд яг 3 багштайгаа амар холбож ярмаар санагдсан. Нэг нь болохоор бага ангийн багш, тэгээ дундаа ангийн багш, ахлах ангийн багш гэдэг. Тэгээ бага ангийн багш яг тэр үе надад айгүй одоо хүртэл тотхон байдаг нь 1-р ангид нэг үсэг сурж эхэлдэг шүү дээ. Тэгээ үсгээ сураад тэрийг уншаад, за уншиж сураад тэр ангиасаа гардаг байсан. Тэгээ тухайн үед эс үсэг заагаад манай их ч намайг нөгөө уншуулах гэж би сайн уншиж чадахгүй. Нилээ анги дээр оройтоод бараг цойлогтгоо шахаад ангида. Тэгэл яг тэр үед төрсэн мэдрэмж би ер нь өөрөө юм уншиж өөрөө нөгөө хийх юмаа хийхгүй бол дахиж ингэж оройтох юм байна да. Ах хичээгээ дахиад оройтуулах юм байна гэдэг тийм мэдрэмж. Ирээд тэгээ одоо эргээ харахад тэр үе мэн за би энийг өөрөө хийх ёстой шүү гэдэг тэр мессежийг 1-р ангид өгсөн юм шиг санагддаг. Тэгээ тэр багштай ч гэсэн маш их баярлж байгаа. За тэгэхээр 10 жил таахад ер нь хэр идэвхтэй сурагч вэ? Нийгмийн оролцоо тэр талаар. Бага ангид бол харьцан өөрөө бага байсан. Яа тэгэхээр нөгөө бага анги хичээлдээ ороод хараад тэгээ гэрлөөгөө арчдаг тийм байж байгаа. 5-р ангиас ирээд ангинитийн нөгөө одоо хамарсан арга хэмжээний нэлээ их болдог болоод тэгээд ангиараа тийм ангинитийн олимпиад сургууль дээр их болдог. Тэгээд тэр үеэс илүү нөгөө бостайгаа найзтайгаа хамтраад юм хийгээ тэгээ хоорондоо өрсөлдөөд тэгээд ирэхээр тэр үеэс идэвхтэй болж эхэлсэн. Тэгээд дунд ангид ороод манай аймаг өөрөө бас нэг талаараа онцлог нь айгүй их тийм уралдаанч аймаг юм болов хүүхдүүдийн хооронд нь өрсөлдүүлдэг. Тэгээд тэр өрсөлдөөнөөс хүүхдүүд ямар нэгэн байдлаар суралцж идэг. Тэр өрсөлдөөн донд нь болохоор ангинитийн олимпиад нэлээд болдог байсан. Ангийн хүүхдүүрээ эргэжтэйгш оролцох хэрэгтэй. Нэг нь л хаашаа суух юм бол тэр багийн оноо өөрөө нөгөө хаашаа явдаг байсан учраас тэн дээр илүү фокуслж явжсан болохоор тэрнээс идэвхтэй байх үйл ажиллагаа нь эхэлчихэж байгаа. Олимпиад гэхээр ямар чиглэлээр орох вэ? Янз бүр бүх хичээлээр хөгжмийн олимпиад гэж болдог байсан. Яг тэр олимпиадаар илүү нэг өөрийгөө нийж чадсан юм болоо дөө бүжиг бүх зүйл дээр оролдоод ангиараа бүхэлд нэг 40 минутын номер гаргаж ирсэн. Тэгээд тэр олимпиад маань төрүүлж ирсэн. Монгол хэл, математик, биеийн тамир гээд эдгээр өөрөө хүүхдийг тус бүрээр айгүй гоё хөгжүүлдэг юм шиг санагдсан. Одоо өөрөө аль сургуулийг ямар мэргэжлээр төгслөө бакалаврын зэргийг? Одоо би Монгол Улсын их сургуулийн бизнес сургуулийг төгссөн. За санхүү тэнхим дотроо манайх маш олон тэнхмүүдтэй. Тэрний нэг хэсэг нь бол даатгалын анги байдаг. Тэгээ даатгалын ангийг би 2023 онд төгсөөд одоо даатгалынхаа салбарт ажиллаад 2 жил болж байна. За энэ даатгалын ангийг сонгоход 10 жил байх үеийнх нь ямар хичээлүүд ер нь төлхөө болов? Тэгээд яагаад энэ мэргэжлийг өөрөө сонгох болов? Энэ талаар ярьж өгч.
Моёст орох шалтгааны бизнес сургуулийн өөрөө нөгөө суурь хичээлийн шалгалтанд мат нийгмийн оноо минийх нэлээд төлхөө орж ирж исэн. Тийм болохоор математикийн хичээд бас нийгмийн ухаан тэрнээс гадна нөгөө бусад хичээлүүд дээрээ жигд юмнуудаа хийгээд хүссэн даалгаврыг нөгөө цаг тухайд нь хийх чадвар өөрөө буцаа шалгалтанд ороход тэр айгүй их хэрэг болж байсан. Өөрөө түрүү ярьлаа шүү дээ тий. Урлагийн олимпиадад орж ирсэн гэж байна. Тэгээд урлагийн олимпиадад ордог хэрнээсээ яаж ингэж математик болон нийгмийн ухаан руу ороо явчих вэ? Тэр манайх тэр 5 дугаар ангид төгсөөд ахалт дундаа ангид ороход нөгөө гүнзгий ангид шалгаруулаад тэр нөгөө математикийн сонгоо анги байсан. Тухайн үед яг тэр шалгалтаа өгөөд ороход яг манай тэр ангир нь мат суурьтай нэлээд сайн хүүхдүүд нэг ангид ороод тэгэнгүүт манай ангийн хүүхдүүд ер нь математиктаа нэлээд сайн, манай багш ч гэсэн нэлээд сайн заадаг байсан. Тэгээд яг айгүй тийм жигд сайн хүүхдүүдийн дунд ингээ ороод ирэхээр дагаад тэр нөгөө математиктаа сайн байх, тэр хичээлдээ дуртай байх, багш нарын арга барил илүү сайн учраас тэр математик хичээлийг илүү сайн судлах бусад хичээлүүдээр ч гэсэн өөрөө нөгөө тоо суурьтай хүүхдүүд ч бас бусад хичээлүүд бас айгүй сайн байдаг, жигтгэн сайн байдаг тийм. Тэгэхээр өрсөлдөх анги дотроо яг ингээд өрсөлдөх чадрууд нөгөө хүмүүс эндээс ингэж болох юм биш гэдэг тийм суралцах чадвар нь өөрөө буцаад өөрийгөө хөгжүүлж байгаа юм шиг санагдаж байгаа. За тэгвэл шинэ үеийн залуучууд юу даатгалын салбарыг сонгож орж ирэх гол шалтгаан юу вэ? За тэгэхээр даатгалын салбарыг яагаад залуучууд сонгож орж ирэх ёстой вэ гэдэг дээр миний бодол санаа болохоор сая манай даатгалын салбар үүсгэн байгуулалтыг 91 жилийн одоо өнгөрсөн. Яг олон улстай харьцуулахад дээд залуу салбар. Эргээд харахад манай Монголын зах зээл дээр одоо банк, санхүүгийн салбарт нэлээд өндөр хувийг эзэлдэг. Даатгалын салбар бол нэг дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүрхгүй хувийг эзэлж байгаа. Ийм бага юм шиг хэрнээ сүүлийн үед бол даатгалын салбар нэлээд хурдан хөгжиж байгаа. Хэрвээ та анзаарсан бол Mobileye гэдэг Agis гээд 3-4 даатгалын компаниуд орж ирж байгаа. Шинэ орж ирж байгаа. Энэ хэрээрээ эргээд энэ салбарт залуу боловсон хүчин мэргэжлийн тэр боловсон хүчнийг маш их дутагдж байгаа. Тэр хүмүүсийг одоо бэлтгийг маш их зарж байгаа. Ингээд эргээ хамуйс болон санхүүгийн сургуулиуд яг даатгалын юм хөтөлбөрүүдтэй ангиуд байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө юу вэ гэхээр боловсон хүчин рүү илүү анхаарч байгаа. Тэр хүмүүсийг бэлтгэх сонирхол байгаа. Эргээд даатгалын компаниуд ч гэсэн энэ боловсон хүчнийг хайж байгаа. Тэгэхээр яг энд бид хэдийн залуучуудын одоо идэх оролцоо санаачлах тий бусдыгаа удирдах тэр зүйлсийг бий болгохын тулд энэ салбар руу манай залуучууд төгсөгчд маань нөлөө орж ирсэн гэж маш их хүсэж байна. Зөв. Тэгэхээр даатгалын салбар хурцтай хөгжиж байгаа учраас залуучууд маань төлөвлөгөө орж ирэх хэрэгтэй. Тэгээ мэрэгч хэрэгтэй. Тийм мэрэгч хэрэгтэй. Өөрөө давхар даатгалын мэрэгчлэр одоо мэрэгч гэж байна шүү дээ. Энтэй холбоотой энэ юу ямар мэрэгчлээ хэр сонирхолтой талаас нь тайлбарч өгч байна. Яг оюутны хугацаанд болохоор давхар даатгалын менежерийг яг нэг ерөнхий л мэддэг байсан. Ерөнхийдөө давхар даатгал руу байршуулах хэрэгтэй мэн, эрсдлээ шилжүүлэх хэрэгтэй мэн. За тэгээд нэг даатгалд орж ирээд яг одоо давхар даатгалын менежер нэг жил одоо хүрэх гээд ажиллаад явж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд болохоор давхар даатгалын менежер өөрөө суралцдаг юм байна. Яг өмнө бодож ирснээс арай илүү гүнзгий, илүү эрсдэл суурьтай даатгалын компани өөртөө очирч байгаа маш олон даатгалыг өөртөө цуглуулж байгаа шүү дээ. Хөрөнгөний даатгалаар, хариуцлагын даатгалаар өндөр эрсдлүүдийг авч байгаа. Тэр эрсдлүүдийг даатгалын компани өөр дээрээ аваад яваад ич чадахгүй. Хөнгөлөлт өндөр гараад ирвэл даатгалын компани тэр хэмжээний өндөр эрсдлийг бид үүсч чадахгүй гэдгийг мэддэг учраас тэрийг давхар даатгал руу шилжүүлдэг. Нэг л дааж чадахгүй гэсгээ давхар даатгагч руу гаргадаг гэсэн. Яг даатгалын компаниуд орлого аваад байгаад байх юм бол энэ өөр аюу эрсдэлтэй. Маш том хөрөнгүүдийг авч ирж байгаа учраас маш том эрсдлүүдийг авч ирж байгаа учраас тэгэхээр гадагшаага байршуулж чадаад эрсдлээд шилжүүлж чадж байгаа нь өөрөө даатгалын компани бас хамгийн том арга хэмжээний техник байна. Эрсдлийг нөгөө нэг хүлээж авах, шилжүүлэх гэдэг юм. Шилжүүлэх арга барил нь даатгалын салбар гэсэн үг шүү дээ. Даатгалын компанид өөрсдөө эрсдлийг шилжүүлж байгаа. Даатгагч компани өөрөө өөрийнхөө эрсдлийг гадаадын болон Монголын давхар даатгагчид руу эрсдлээ бас шилжүүлдэг гэсэн. За даатгалын салбарыг хоёулаа бас тодорхой хэмжээнд ярьлаа тийм ээ. Тэгэхээр одоо өөр сэдв рүү шилжицгээе. Жинси үеийнхэн тийм ээ. Яг өөрийн мэргэсэн мэрэгчлээс гадна өөр ур чадваруудыг өөртөө суулгаад тэрийг нэмэлт орлого олгох, бизнес болгохын чадвар байна. За өөр жинси үеийн төлөв дээрэс нь даатгалын мэрэгчлэтнэр ингээд мэрэгсэрнээс хажуугаар нь йогийн төв байгуулад ингээд ажиллуулж байгаа юм байна. Жинси үеийнхэн яагаад тэр ур чадварууд илүү суулгаад ингэж бизнес эхлүүлдэг юм талаар ярьж өгч. Илүү тэр
нөгөө шинэ орлого үүсгэж байгаа суух шалтгаан тэр зүйлээр дуртай юм лөө. Энэ бол хобби нь байдаг гэсэн. Жишээ нь одоо маш гоё хумс хийж гой хумс хийдэг нийлээс артистууд байдаг шүү дээ. Тэгэнгүүт уг хүн нь өөрөө хумсыг гой буддаг хүн байхгүйсэн ч юм уу тий өөрөө гой хумстай болмоор байдаг тий. Тэгээд тэрийг зүгээр сонирхлоороо хийгээ сурцсан байсан. Тэгэнгүүт хүмүүс одоо хийгээч ингэвэл чинь гоё юм шүү гэдэг тэр өөрөө хоббигоор хүмүүс иргэд яг ажлынхаа хажуугаар хийж чадж байгаа нь бол болж байна. Хоббигоо бизнес болгож байна. Хоббигоо бизнес болгож байгаас нэгээ илүү орлого болгоо тий хүмүүс ч гэсэн тэр ур чадвараа хуваалцаад өөргөө чадж байгаа зүйлээ бусдаа бас л тусалж байгаа гэсэн. Тэгэхээр шинэ одоо орлого үүсгэж байгаа шалтгаан нь бол хобби гэж хэлнэ. Хэрвээ хобби биш бол хүмүүс тийж удаан шинэ юм хийгээд одоо явахгүй болов. Нэгсэндээ тийм ээ те. Өөрт ингээ тааламжтай, хоббитэй, баяртайгаар ингээ хийж байгаа юм. Тэр нь өөрөө нэмэлт орлого болох боломжтой гэж шалт юм байсан. Стресс болж яахгүйгээр дуртай мэж штеп. Йогийн төв ажиллах болсон. Би яг миний өөрийн хобби өөрөө тэр нь йог хийх байсан. Гэтэ йог хийх гэдэг маань өөрөө эргээд миний яг бага ангитай очиж холбогддог. Би бага ангитаа нугарч чаддаг байсан. Маш хөөрхөн хэмжээнд. Тэгээд тэрийгээ дунд ангиасаа хашчихсан. Гэтэ би юунд хамгийн их дуртай байсан бэ гэхээр сонголтонд аягүй их дуртай байсан. Өөрөө тэгээд нөгөө том болохоор ч хүмүүс тэгдэг дээ. Одоо том болсон, би ч хатурсан, чи чадахгүй, тэгээ бие гинтээ яах юм гэдэг байдлаар ханддаг байсан чинь тэг йог нэг хойд үеэр сонирхож үзээд YouTube-ээс онлайн магистрийн хичээлүүдийг хийгээд ирсэн чинь яг миний нэг өмнө чадчихсан зүйл маа алга болсон зүйлс нь эргээд ирсэн гэх юм. Одоо асууд, би суудаг, эсвэл миний нуруу илүү их хотоож чаддаг гэдэг зүйлүүд маань айгүй гоёс учраас йог руу илүү шунж эхэлсэн. Ковид үед тэгэхээр өөрийн тэр хож явах чадварыг сэргээх нөлөөсөн байна тийм ээ. Тэгээд ерөөдөө хизэнээс юм йогийн төв байгуулъя, багшлая гэж төлөвлөх бол. Тэгээд 19 оноос ковид гэдэг чинь 24 он, 25 гэхээр 4 жил орчим. Тэгээд нэг йог хийгээд жилийн дараа хэрэг йогийн багш болох юмсан гэж боддог гэсэн. Оюутан байсан. Сургалтын дипломд нэлээд жаахан өндөр мөнгөтэй болохоор сундаа гэж бодож явж байгаа. Ажилд орж явах мартсан бас. Айгуур би завгүйсэн, нэгээ хийн, тэрийгээ хийн. Би ч ажилтаа байсан гэж өөргөө өмнө мөрөөдж ирснээр зүйл жоох мартсан байдаг. Тэгээд санаа за би энэ жил йогийн багш болъё гэдэг зорилгыг өнгөрсөн жил тавьсан. Өөрөө яг тэр үе анзаараад за йогийн багшаа би хийнээр байна. Гэхдээ ятгахтаа би йогийн багш юм бол багш нь болох хэрэгтэй. Тэгээд йогийн багшаа сургалтын төвүүдийг нэлээд судалж үзээд Монголдо нэлээд сурах гэж бодсон боловч яг тэр миний хүссэн цаг хугацаагаар Монголд сургалтын төвүүд нь амарсан байгаад наадмын дараа нээлтээр болоо. Тэгээд сургалтын төвүүд хайж байгаа яг тухайн үед энэтхэг бос руу йогийн багшийн сургалт ингээд нэг сарын хугацаанд явах юм байна. Гэт яг 7 сард йогийн багшийн сургалтандаа яваад 8 сар багшийнхаа эрхээ аваад тэр хугацаанд яг йогийнхаа багшийн сургалтанд сууж авчихсан би аюу төсөөлдөг гэсэн. Яг ингээд мэдээ байна. Нэг тийм заална маш олон хүмүүс ингээд суудсан йогийнхаа буцсан нэр. Гэтэ тэр нь яаж юм бэ гэдэг яг тийм л орчин би хичээл заахыг амар хүсдэг байсан. Өөрөө яг тийм анги танхимд явдал йога сурж байгаагүй учраас яг тийм гоё тайван орчны бүрдүүлээ тэр хүмүүст ингээд заахыг амар хүсдэг, мөрөөддөг тийм нэг сар бол яг нэг байх хугацааны нэлийн хүчтэй төрсөн. Ирээд бол цаана гэхдээ би яг яаж хаан заахаа бол битгэхгүй байсан. Энэтхэгт яг йогийн багшаа сурахад бас нэг зүйлийг айгүй ойлгосон гэх юм уу? Яг өмнө нь илүү сонголтонд дуурлаж йог хийж эхэлсэн учраас илүү жоохон сонголт руугаа шунаа. Зарим тохиолдолд нөгөө бие халаагаагүй бол бас бие өөргөө жоохон тэтгдэг ч юм уу тийм өмнөд дээр гэдэг тийм юмнуудыг гарч яагаад яг багшаар нь сураад үтсэн чинь йог өөрөө тэр сонголт гэж хэлээд байгаа тэр нэгдүгээр нэг хэсэг. Тэр 8 зүйлийн нэг л хэсэг нь тэр йогийн сонголт. Тэгээд эргээд йог хийхээр хүний иргэн суурь зүйл тархийг маш сайн амраад гэнэ. Одоо орчин үед ч маш их завгүй юм болсон шүү дээ. Тэгээд стресстэй явцаа үзээл ядраад байгаа нь уцаа үзээл тий. Ядраад байгаа хэрнээ л ингээд ямар нэгэн байдлаар өөрийгөө амраахгүй тарих айгүйх яваад байдаг. Тэгэхээр йог хийгээд ирэхэд би нэг тайвширсан. Өөр нэг гой тайвшраад стресс нь гараад тэгээд хүний цайнд гэрэлтэж эхэлдэг.
Тийм ээ. Тэгэхээр йог гэдэг чинь зөвхөн сонголт биш юм биш тийм. 8 зүйл хэлээ шүү дээ. Ямар 8 зүйл авах нэг тайлбарч өгч. За би танд өмнө нь яг йогийн дасгал буюу асана өөрөө нэг л хэсэг юм байдаг гэж ярьсан. 8 зүйлийнх нь нэг хэсэг гэж ярьсан. Тэгэхээр эхнийх нь яма буюу ethical code буюу тухайн хүний нэг ёс зүйтэй байх тий. Хоёрд нь болохоор яма та өөрөө өөрийгөө хүндэлж гин үү гэдэг. За тэгээ гуравд нь манай дасгал хөдөлгөөн буюу асана орж ирж байгаа. Дөрөвд нь бол пранаяма буюу яг амьсгал буюу амьсгал өөрөө одоо йогийн хувьд янз бүрийн одоо техникүүд байдаг. Амьсгалын техник гэсэн үг. Тийм амьсгалын техникүүд. Яг тэр хүн нөгөө хэвийн үедээ бүрэн амьсгалж чаддгүй юм байна л да. Дутуу амьсгалдаг гэсэн. Тэгэхээр йог хийх үед таны йогийн туршид та амьсгална. Амьсгал толгой буюу тархинд сайн очиод ирэхээрээ хүний тархин дотор одоо хуралдаад байгаа тэр олон бодлууд замхардаг гэсэн. Тэгэж ирж байгаа учраас тархи өөрөө амарч байгаа. За дараагийнх нь болохоор да пратхаяра буюу за гадаад маш олон нэг стрессүүд гадна байгаа. Бид гаднаас авж байгаа тэр зүйлийг өөрөө тайвшруулдаг гэсэн. Гаргаж яах гэсэн үг стрессээ. Тийм. Тэр хэсгийг болохоор дараана буюу даана буюу өөрөө та дотоод амгалан олж байгаа тэр хэлбэр гэсэн. Өөрөө яг биен дээрээ төвлөрөөд ирж байгаа тэр хэсэг. За энэний дараа бясалгал буюу даана болж байгаа. Тэгэхээр нөгөө 1 2 3 гэх тэр үе шатууд яваа бясалгалын үед хүн нөгөө илүү төвлөрч ирдэг гэсэн. Гадна байгаа тэр хин яах бол ийх бол гэдэг санаа зүйл дотооддоо өөрийн дотор ингэж болж байгаа зүйлсүүд болоод бясалгаад ирэх үед хүний тархи бүрэн ямар нэгэн бодлого болж эхэлдэг гэсэн үг. Тэгээд энэний дараа бүрэн бодлого болоод ирсэн хүмүүс нөгөө ертөнцтэйгээ холбогдох буюу илүү гэгэрч эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бид хэд йогыг бол зөвхөн энгийн төвшөнд хийж байгаа. Тэр маань өөрөө бид хэдийн ухаан санаа тархийг амрааж байгаа. Эргээд биеийн хамгийн сайн эрүүл мэнд талаасаа йог өөрөө бүрэн хүнийг эмчилж тий хангааж чаддаг нэг хэлбэр. За магадгүй та фитнес явж болно. Өөрөө тий туртай дасгал хөдөлгөөнөр хичээлж болно. Тэгээд дараа нь биелүү хүмүүсийг жоохон 5 минут ч гэсэн тий сонголт хийгээд амраасаа гэж боддог. Яа тэгэхээр таны бие бүтэн ингээл ажилтсан байгаа шүү дээ хүчтэй ажиллаад магадгүй хүмүүс дуу сонсоол тий ингээл маш их чимээтэй явцсан байгаа. Тэгээ өөрийгөө тайвшруулад ирэх нэг хэсэг нь өөрөө йог байдаг. Тэгэхээр энэ магадгүй нөгөө нэг стресс хөрөнгөлөгдөд байгаа. Тэгээ нойргуудалд ороод байгаа. Тэгээ энэ асуудлуудыг шийдэж өгнө гэж харж болох уу тий? Болно тий. Яг йог бол хамгийн энгийнээр өөрийгөө ангааж чадах хэрэгсэл. Тэгэхээр ангаах одоо эмнэлэг рүү очихгүйгээр хамгийн ихэнд ангаах хэрэгсэл бол йог гэж ойлгох юм тийм ээ. Сэргийлж чадж байгаа гэсэн өөрийгөө. Тэгээд хүн толгоондоо их зүйл бодоод ирэхээр нүүрэнд нь буцаа хөрөнгөлөгддөг. Тэгээ яг йогийн багшаа сурж явахад манай багш намайг тэгдэгс чиний царай бүр ингээ гэрэлтээд байна гэд хэлэхэд за багш маань юм чин одоо намайг гэрэлтэж байна л гэж хэлнэ шүү дээ гэд дотроо тухайн үед тэгж бодож эхлээд бодсон маа тэр үед яах аргагүй. Тэгээд эхнийхээ ангийг авч эхлээд 2 3 одоо 3 дахь анги аваа явж байгаа. Яг 1 сарын турш яг суралцаа яваад шавнарын царай харахад яг нэг гэрэлтэй гардаг яг ингээд. Бүр ингээл театрал бүр яг ингээ ороод ирсэн байж байгаад дасгалын дараа бүр тайвшраад нүдэнд нь нүүрэнд нэг инээмсэл тодорхой гардаг. Тэгэхээр хүнд байгаа тэр дасгал хийгээ гарахад тэр йогоор тайвшраа гарахад хүний царайнд тэгж өөрчлөлт орж байгаа. Тэгээд тухайн хугацаанд та дасгал хийж байгаа учраас таны бие өөрчлөлтөө гарч байгаа. Тэгээд нурууны хувьд утаан суудаг нэлээд офис ажилчид манай сурагчид байдаг. Эсвэл зогсож байгаа. Тэр хүмүүсийн хувьд ингээд бие нь яг ингэ засраад байгаа мэдрэгдэг. Яг дасгалыг эхлээ хийхэд айгүй төвхтэй. Хүмүүс ингээд йогыг ботод амар уйтгартай гэж айгүй их харах гэдэг. Ингээл байж идэг шүү дээ. Эсвэл айгүй амархан юм шигээр хараад идэг. Гэтэл яг хүн өөрөө биетэй харьцаад ирэхэд амар хэцүү. Эргээд таны бүх бие одоо биеийн бүх одоо оюун санаа биеийн дээр ирэхэд таны тархи амардаг гэсэн. Амьсгалаар та ингээд өөрийгөө тархиндаа хүчил төрөгч очуулчлаа. За дасгал хийхэд багшаа ингээд удирддаг. За та баруун гар руу хараарай. Та зүүн хөлөөрөө одоо дээш өргөөрөө гэхэд хүний тархи хаана очих вэ гэхээр яг биеийн дээр очиж. Яг тэр баруун хөлн дээр, яг баруун гарн дээр харц одоо зүүн тийш хараарай гэхэд яг тиймд очиж байгаа. Тэгэхээр ингээд зүгээр л байж хат ингээд би тэгээд толгоонд маш их юм боддог даа ингээд одоо энэний дараа энийгээ хийн, тэрийгээ хийн гэ маш их боддог. Тийм ч асуудал байна тийм ээ. Тийм тэрийгээч бод, тэрийгээч хийх ёстой гэл. Тэгэхэд тэрийг нөгөө замхруулж чадж байгаа зүйл нь хүний оюун санаа биен дээр ирэхэд, яг махан биен дээр ирэхэд та өөр юм бодож амжихгүй зөвхөн өөрийнхөө биетэй анхаарна гэсэн.
Тэгээд ирэхээр бүрэн нөгөө нэг өөрийгөө тайвшруулж чадж байгаа. Тэгэхээр одоо ингээ бүрэн тайвшраад бүх оюун бодол маань тий бие дээрээ төвлөр нөгөө стресс бухимдал юмнууд ингээ арилгах нь шүү дээ. Тэгэхээр хүн илүү ингээд нойр хүрэх юм уу тэр шатраа орно гэсэн үг. Тэгэхээр унтахын өмнө хийвэл илүү зүгээр шүү. Зөвхөнтэй тийм. Унтахын өмнө бас өглөө ер нь өглөө орой айгу зүгээр ирдэг. Өдрийн хугацаанд нөгөө хэрвээ амждаг бол хийвэл сайн. Гэтэ нөгөө өглөөний ажил, оройн ажил өдрөөр бас хүмүүс амжихгүй тохиолдлууд байдаг. Тэр үеүдтэй адил болох амьсгалын дасгалууд хийвэл ингэж сурагчдаа санал болгодог. Нэг хэсэг хугацаанд 5-10 минут тий эсвэл гараа дэше хараад нэг сунгах ч юм уу тий энэ миний үед хүний биед нөгөө цусны эргэлт сайн явж байгаа учраас тэр хугацаанд тийм ас жаргалын гормон хүмүүрөө мэднэ. Тэгээд ирэхээр за дараагийн ажил руугаа ороод явхад ер нь бүрэн анхаарал төвлөрөх чухал гэсэн. Тэр ер нь нийт хэдэн сурагч төгсгөө за сурагчдаас ерөөдөө багшаа таны сургалтанд явахт ингээ явснаас хойш миний нойр одоо шийдэгдлээ ч юм уу те ийм үр дүн ярьсан тийм юм зүйл байна. Яг зөндөө гарсан. Эхний ангууд минь бол нэг 15-20 сурагчдаас нэр нь бол ойролцоогоор нэг 50 гаруй сурагчдад бол ингээд орцсон байгаа. Давтагдсан тоогоороо. Зарим сурагчид нь ингээ 2-3 дахь сардаа явж байгаа. Яг 2-3 сар явж байгаа хүмүүсийн нуруу тий тэр сунгалт тэгээд харцанд нь илэрч байгаа тэр мэдрэмжүүд нь ингээ өөр байдаг. Шал өөр. За тэгээ йог хийхэд бас айгүй хөлөрдөг хүмүүс. Яг гоё юм өөрийн биеийн хөлс гарч идэг. Тэгээд биеийн хөлс гараад амьсгалаараа хийгээд ирэнгүүт сунгалтууд нь айгүй гоё нэгж байгаа. Зарим сурагчид нь барыг бие суугаа сурж эхэлж байгаа. Тэр бол зүгээр таны дасгал хийхдээ араасаа авч ирж байгаа үр дүн гэсэн үг. Тэр зүйл рүү нэг хамаагүй бол шунж болохгүй хүн. Шунаад орох юм бол бие жоохон хэмтэйчих гэдэг. Биеэсээ халаагаад тэгээд дасгалаа хийхэд бол ямарч асуудал. Тэгэхээр багшийн удирдлагын доор явж ижил ямар нэгэн бэрхтлийн талахгүйгээр ингээд улам сайжрах боломжтой байна шүү дээ тийм ээ. Тэгээд түрүүнд амьсгалын одоо олон төрлийн дасгал байдаг гэлээ шүү дээ. Тэгэхээр одоо ингээд бид нар шиг за магадгүй явахт ч явж амжихгүй ч юм уу тийм ингээд суугаа ажилтаа хүмүүс ер нь ямар дасгал хийвэл зүгээр надад нэг зөвлөд өгч. Эхнийх нь болохоор амьсгалын дасгал илүү хийж өгье. Хийж байгаа хүмүүстэй хэлж өгье гэж бодлоо. Амьсгалын дасгалыг бол та сууж агаад хийж болно. За миний одоо энэ зааж байгаа дасгалыг та хоол идсэн ч хамаагүй өдөрт нь 2-3 минут ч юм эсвэл 1 минут байсан ч хамаагүй хийж болно. За энэ дасгалыг хийж байгаа үедээ гарны байрлал бол ерөнхийдөө зүүн гарны нэг чин мудраа буюу эрхээ болон долоорог нийлүүлж өгдөг. Энэ гарны байрлал яагаад өөрөө чухал байдаг гэхээр хүний энергийг төвчж идэг гэж үздэг. Хэрвээ та төвчлэх гэсэн үг тийм. Хэрвээ та хүүхдийг анзаарсан бол жоохон хүүхдүүд дандаа гараа ингэ атгцсан байдаг да. Тэгэхээр өөрийгөө хамгаалж байгаа тэр хэлбэр. Тэгэхээр энийг нөгөө хүмүүс гар дэлгээтэй байгаа үед ингэж хүний гараар энерги урсж идэг. Тийм болохоор манай багш ямар нэг гараараа ямар нэгэн зүйл хий. Энэ өөрөө төвлөрөхөд бас айгүй тусалж идэг. Тэгэхээр за ямар ч зэн дасгалын хувьд бол зүүн гарын юм байрлал засна. Чин мудраа. Тийм. Баруун гарны долоор болон дунд хорог хасаатгана. За хоёр захын урууг нь болохоор нийлүүлсэн гэсэн. За тэгээд баруун хамран дээр эрхийн урууг байрлуулна. Тэгээд энэ зүүн хамраараа амьсгалаалаа. Тэгээд төвжээд нөгөө талаараа гаргана. Тэгээд дахин амьсгал аваад төвжээд гаргана. За яг энэ л процесс хийнэ. Гарахтаа хамраараа гаргах шүү дээ. Зөвхөн хамраараа аваад хамраараа амьсгал авна. Яг хүн ухамсартайгаар амьсгалаад ирэхээр яг эсрэгээр амьсгалчих гэдэг. Тэгэхээр яг энэ үед хөвлийн дээрээ гараа тавиад таны хөвлөрөө агаар авахад урагшаа яг шаар шиг төмөж авах гэсэн. Тэгээд гарахад хөвлийн урагшаа гэсэн үг. Тийм. Гэх юм уу тийм. Яг энийг нөгөө эхлээд анзаарахгүй л амьсгал авахд татчихдаг хүмүүс хөвлийгээ өөрөө мэдхгүй. Тийм байх. Бисээ татаад шүү дээ. Тийм. Яг эсрэгээрээ хийх гээд идэг байхгүй юу? Тэгэхээр яг энийг яг ингээл хийхэд таны нөгөө стресс маш их буурна. Нэг түр хугацаанд ч гэсэн өөрийгөө жоохон ингээд амрааж байгаа гэсэн үг тарих. Тэгээд эргээд ороход яг шин хүлээж авчиж байгаагаар өөрийгөө хүлээж авдаг гэсэн. Тэр маш сонирхолтой юм байна. Дасгалын хувьд болохоор яг нөгөө суудаг бид хэдийн хувьд бол ингээд нуруу айгүй хөвдөх хүмүүс айгүйх анзаардаг. Тийм мушгаа дасгалууд айгүй зүгээр. Одоо жишээ нь сандал дээрээ суудаг дасгалууд бол ингээд сандал дээрээ суулаа та ингээд ажил дээрээ сууж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт баруун гараа зүүн өвдгөн дээрээ тавиад за зүүн гараа жоохон хойноо барингуутлаа хоош ингээд гэсэн үг тий. Сонголт хийж байна тий одоо сандал дээрээ. Одоо жоохон сандлаас урагшаа та болчихно гэсэн. За болоод за баруун гараа эндээ байрлуулчих нь зүүн хөлн дээрээ. За тэгээд зүүн гараа болохоор хойноо. Зүүн гараа хойноо. Нурууны хаард. Тэгээд баруун гарнаас дэлгээд хоош. За яг ингээл 5 амьсгал аваад эргэж харлаа. Дахиад нөгөө талдаа явна гэсэн. Ингээд амьсгалаа аваад гаргаад тах уу? Тийм.
Яг нөгөө өмнө хийсэн шиг хамраараа аваад хамраараа амсгалаа гаргана. Ингээд үү? Тийм. Яг ингээл тийчгээд энэ нуруу нөгөө юм мушгаад асгалуудад хүний биеийг айгүй хамраад. Тийм байна тий. Нуруу айгүй гоё л эхэлчихтэй шууд. Тийм. Тэгээд мөн гараа яг ингээд дээшээ нурууг дээшээ татаж сунгаж байгаа байхгүй юу гартаагаа. Тэгээд ингээд ирэхэд бас нурууны үе дээшээ болоод айгүй гоё амарч. За тэгэхээр бид яг ингээд суучих гээд идэг штэ тийм Ингээд тий. Тэг хэрвээ энэ санаж байгаа үеийг үргэлж ингэж нурууц их нуруунд ямар нэгэн асуудал үүсэл ирэхэд эрүүл мэндийн тий ямар нэгэн шалтгаанаар би хаа нэгний газараа өвдөд эхэлчихдэг гэсэн. Тэгэхээр өдөр тутамдаа тий амжихгүй бол нэг юм хөө таслах богино хугацаагаар ч гэсэн хийх нь таныг өөрт нь айгүй тайван байдал болно. Өөртөө анхаарч байгаа нийлбэр болоо шүү. За тэгэхээр баярлалаа. 3 дасгал заагаад өглөө шүү дээ тий. За тэгвэл энэ нэгтгэд ингээ йогийн багшаар төгсөөд сертификат авсан гэсэн үг шүү дээ тий. Тэгвэл энэ боломж юу нэр өгдөг вэ? Одоо йогоор хичээлж байгаа хүмүүс багш болъё гэж бодож байгаа хүмүүст зөвлөгөө өгч. Энэ боломж нээлттэй. Би яг онлайнаар олоод тэгээ явж исэн. Гэхдээ нэг асуудал нь болохоор энэтхэг ус руу явах гэжсэн учраас надад айгүй тийм айдас бол байсан. Тэ Америк явахгүй байгаа. Тэ Солонгос явахгүй байгаа, Япон явахгүй байгаа. Хүмүүс тэр улсуудын хувьд бол төсөөл харьцангуй өндөр. Тэ хамаатнаас хэн нэг яваад үтцсэн. Энэтхэг гингүүт тийм гой зүуд бол орж ирээгүй ингээд. Яана тэгэд ямар хувц өмснөө гэл ямар газар очих болоо ямар газар очих бол гэд яг нь над би тэр хүнтэй холбогдоод яваад үтцсэн хүний хувьд бол надад маш гоё явах тэр сэтлийг маш хүчтэй өгөөд тэгээ би тэр хүнд ингээд итгээ заяа юм байна тийм ээ тэр хүн тэр талаараа маш гоё ярьж исэн. Тэгэхээр яг муу талтай юмнууд бол байгаа. Гэхдээ энэ очих гэж байгаа газар арай гоё газар юм байна. Гээд Instagram тий одоо YouTube тэр бүх сувгуудаар нь харахад яг л тэр хүний хэлжсэн шиг тэр багш нь юмароо хичээлээ хийгээд за тэгээ яваад үзье гэдэг шийдвэрийг ер нь гаргасан. Тэгээ сургалтын төлбөрийн хувьд айгүй боломж юмсан. Ер нь Монголд сурах сургалтын төлбөр бол хангалттай. Барагцаагаар хэд? Тий, барагцаагаар $600. $600. Тий. $600-тай юу багтцсан бэ гэхээр та тэнд байх 28 хоногийн байр, хоол тэгээ сургалтын төлбөр багтцсан гэсэн. Хичээл нь багтж байгаа гэсэн. Тэгэхээр надад аягүй хямдхан санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө талаасаа бас тийм Монголоос холдоод өөр газар очиод яг тэр зүйлийг сурах нь тэгээд йог өөрөө энэтхэг улсаас гаралтай яг тэр оронд нь очиод сурах нь илүү гоё. Өөрийгөө бас арай илүү тусгаарлаад тархиа бас илүү амраасан тийм 1 сар байсан. За сургалтын төлбөрөд боломжийн тэгээ яг тийснийхээ төлбөрөө мэдээж хүмүүс мань төлчин. За очоод ямар байсан бэ? Ямар газар байсан бэ? Ер нь сургалт нь хэр өрнөдөг вэ талаар товчхон танилцуулах юм бол маш завгүй байсан. Өглөө 6-аас хичээл маань эхэлнэ. За тэгээд орой 10-таа зэрэгцээд орлогоо ордог. Тэгээд дараагийн өдөр нь эхлээд энэ гих мэтлэн яг 28 өдөр нийт 7 өдрийнхөө 6 өдөр нь хичээл орно. Бүтэн сая өдөр бол cheat day буюу чөлөөтөө та тэр хавьяага иргэн тойроо тий гой сонирхолтой газар гой хоол хүмүүстэй танилцах тийм боломжтой. Тэгээ тэр газар өөрөө далайтай аягүй ойрхон газар байсан. Яг далай руу харсан 3-4 кафенууд нь бол үнэхээр гоё. Бүр яг ингэ тайвширч чаддаг гой хоолнуудтай. Тэгээ бас даваа тал нь тийм цагаан хоол аягүй ихтэй. Та сонирхох юм бол альч ресторан руу орсон цагаан хоол байгаа. За нэг өдрийн хувьд бол өглөө 6-аас өглөөний йог нь цаг 30 минут орчим ороод 7:30 гээд за 8 гэхтэр нь бол дуусна. 8-аас өглөөний цай цаанаас бэлтцэн. За өглөөний цайгаа 8 дуугаад 10-аас онлайн хичээл нь ордог. 10-аас орсон онлайн хичээл 3 цаг үргэлжлээд 1 гэж дуусна. За 1 гэж дуусчаад өдрийн цайгаа уудлаа. Өдрийн цайгаа уугаад 4-өөс оройны йогийн хичээл эхэлдэг. Тэр хичээл нь арай илүү нөгөө практик буюу багш нь хичээлээ хэрхэн заах уу хүүхдүүдэд яаж одоо тий буруу байж байгаа байрлалыг засах уу гэх мэт хичээлүүд ордог. Тэгээ 6 гэж дуусна. За 6-аас оройнхоо хоолоо идээд орой 7 цагаас тэгээ бясалгаал эсвэл одоо чантинг буюу тийм одоо гэж уушдаг бол чантингийн хамгийн энгийн хэлбэр. Тэгээ манай энэтхэг ус өөрөө тийм нэг бурханлаг орно шүү дээ тий айгүй их тийм бурхадтай. Тэгээ тэр хүмүүсийгээ магтан дуулсан тийм гоё чантингууд уншдаг. Тэр нь өөрөө буцаад багш нарын нөгөө хоолойг бас айгүй засдаг юм шиг санагдсан. Гээд энэ хичээл минь ороод бараг 8:30 болдог зарим тохиолдолд. Тэгээд багш мэдээж даалгавар өгнө. Даалгавраа хийн 9:30. Тэгээд ангаараа ярилцаад хийж дуусаа тэгэл 10 цаг. Бүхэл өдрийн турш цаагүй байх нь тийм. Бүхэл өдрийн турш. Өдөр онлайн хичээл гэсэн үү? Онлайн гэ бороо хэлсэн байна. Онлайн хичээл. Онлайн хичээл нь үргэлжлэн гэсэн. Тэгээд эхлээд
Тэр онлайн хичээл дээр би бүр эхний 1-2 өдөр бол унтсан. Яагаад унтаад байсан бэхээр нэг миний мэдхгүй юм яриадсан. Эхний 1-2 өдөр. Тийм. Яг тэр нэг онлынхаа хичээл дээр ингээ ойлгохыг хичээсэн бол сайн ойлгохгүй. Яг тэр нэг бурхтын нэр хэлээд эхэлж байгаа. Би мэдхгүй яг тэр талаар судлаагүй учраас тэгээд дараа нь ойлгоод эхлсний дараа айгүй сонирхолтой. Тэгээ манай сурагчид өөрсдөө нөгөө хамт сурж байгаа нэг үеийн багш нар маань нэг тэр талаар нэлээд сайн мэддэг багш нар бас байсан. Тэгээ хичээлийн дараа илүү нөгөө ярилцах тэрийг яг юу гэж байгааг ойлгох тийм боломжууд өгсөн. За хичээл мэдээж 100% англи дээр явна. Бүх хичээл англи дээр. Тэгэхээр танаас тодорхой хэмжээний англи мэдлэг бол шаардна. Хичээл маань англиар орж байгаа. За виз бол ер нь боломжийн гарч идэх юм билээ. Нэг амар олон хоног бол гардгүй юм билээ нөгөө 1 сарын виз эдэр нь бол. Тэгвэл англи хэлний мэдлэг ер нь ямар төвшөнд байх шаардлагатай байдаг? Энэ төвшөнд хүрэхин тулд ер нь хэр удаан бэлтсэн бэ? Би чинь ингээд 10 жилдээ сураад тэгээ өөрөө сурж агаад Америк руу 2 удаа явж ирээд тэгээд ярианы төвшин мань арай жоохон айтайхан бодлоо. Тэгээд одоо суралцаа явж байгаа. Одоо асуулт асуухаа шууд хариулах хэмжээнд байх хэрэгтэй юу? Эсвэл зүгээр нэг харилцан ярианы төвшин нэг ойлгодог байх болох юм уу? Гайхуулсан л таа. За окей. Йогийн багш бол энэтхийг суралцахаар явах гэж байгаа бол бид хэд энэ англи мэдлэг бас тодорхой хэмжээнд бол шаардж байгаа. Тэгэхээр бүх хичээлүүд маань орно. Энд дэр бас нэг гоё зүйл нь багш нь өөрөө айгүй гоё тайлбарлаж өгдөг. Та үнэхээр тэрийг мэдхгүй байгаа бол энийг өөр талаас нь илүү амархан талаас нь энэ тийм байна, юм байна гэд танд илүү тусалж заадгаар арай илүү онцлог байсан. Надад бидний хувьд болохоор англиг ер нь бол 10 жилээсээ мэдээж 10 жилдээ бол сурч байсан. За дараа нь оюутан болоод Америк руу work and travel-аар 2 удаа яваа. Тэр маань өөрөө бас нөх хүмүүстэй нээлттэй харилцах, ярилцах, чадахгүй байгаа, ойлгохгүй байгаа зүйлээ асууж сурах. Тэр нэг тийм жоохон айдсыг жоохон бууруулж өгсөн. Энэ нь өөрөө буцаад англи хэл сурах, бусд хүмүүстэй чөлөөтэй харилцах, мэдгүйгээ ойлгох тэднэрт маань нэлээд тус болсон байгаа. За одоо ч гэсэн би өөрөө англиаа сайжруулад үгээ цээжлээд өдөр тутамдаа ирнэ. Одоо шин өөрөө сонирхож байгаа чиглэлээр англи YouTube-ээс бичлэгүүд үздэг. Энэ маань өөрөө тогтмол хийж явж ийж бид бүхэн англиаа сайжруулах боломжтой байдаг. Тэгэхээр та үнэхээр йогийн багш нарыг болохыг зорж байгаа бол тэр чиглэлийнхээ сувгуудыг сонсоод ямар үг хэллэг гарч ийн тэрийгээ цээжлээд тэгэхээр танд ямар нэгэн асуудал бол гарахгүй өмнө хэлсэнчлэн та үнэхээр ойлгохгүй байгаа зүйл дээр багш нар нь мэдээж чөлөөтэй амархан байдлаар тайлбарлах өөр яаж тайлбарлаж болохоор ингээд тусалдаг учраас тэнд бас зөвхөн нөгөө хэлний мэдлэгтэй баригдаад байхгүйгээр таны тууштай байх ойлгох тухайн үедээ суралцах тэр чадрууд нэлээд хэрэг болох байна. Тэгвэл юм байна те. Йогийн багшаар одоо мэргэшгийг хүсэж байгаа хүмүүс бол ерөнхийдөө йогтой холбоотой англи хэлний YouTube контентуудыг үзвэл бас илүү төлхөө боломжтой болох юм тийм ээ. Яг дасгал хөдөлгөөн яагаад гэдэг ямар үгнүүд хэрэгэл тэр үгнүүд гэсэн буцаад мэргэжлийн үгнүүдийг нь хүртэл сонсгоно ш тийм ээ. За тэгвэл ООЦ-ийн хувьд өдрөө ер нь хэрхэн төлөвлөж өнгөрөөж байна? Ер нь бол одоо йогийнхаа ангийг аваад йоги студид нээж эхэлсэн сошь нэлээд завгүй байгаа. Яа тэгэхээр ажил яг үнцэн ажиллаа хийж байгаа. Тэгээд ажлын өмнө болон дараа гэж үцхээр тодорхой нөгөө нэг өдрөө төлөвлөхгүй ямар нэгэн байдлаар тэмдэглэхгүй болохоор мартчихж байгаа. Тэгээд буцаад нөгөө хийх гэж байгаа зүйлээ ингээ хооронд нь холих, уйлдаа навцалтахгүй байх. Тэгэд энэ дээрээ илүү би Teams-ийг сүүлийн үед илүү их ашиглаж байгаа. Teams өөрөө нөгөө миний ажил дээр ч гэсэн уулзалтууд товлогдсон тий хүмүүстэй уулзах, хийх ажлуудаа оруулах. За тэн дээрээ өөрөө йогийн хичээлүүдэд оруулах тий энэ цагт тодорхой байгаа зүйлсээ илүү тэмдэглэж өгч байгаа. Яг энэ өдөр нь тодорхой болцсон. Teams-ийн календар дээр хөтэлдэг гэсэн үг. Тийм, Teams-ийн календар дээр нь хөтэлж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө буцаад өдрөө төлөвлөхөж чухал болж байгаа. За миний нэг өдөр ер нь бол нэлээд завгүй өнгөрч байгаа. Өглөө бол миний өдөр бол 6 цагаас л ер нь эхэлдэг. Тэгээд орой одоо хоолоо хийж амжаагүй бол өглөө нэр нь хоолоо бэлдэх тэрийгээ илүү нэг амархан байдлаар нөгөө өөрөө хоолоо хийж авч явж байгаа учраас хүмүүс жоохон түртчих гээд байдаг. Зөндөө их юм хийн хэрэггүй. Тэгээл нэг өдөр очиод гадагшаа гардаг, зөндөө олон цаг зарцуулдаг. Тэгээл байн гадуур хоолоо идэхээр өөрөө бас уйдаад эхэлчихдэг. Буцаад эрүүл мэндэд хэцүү болоод эхэлчихэн. Тэгэхээр өглөөний хоол өдрөө орой бол арай илүү хөнгөн байхаар өмнөх өдөр нь зохицуулах. Тэгээ өглөө аваад гарах. Тэгээ өглөө ирээд 7 цагаас хичээлдээ орно. Хичээл 1 цаг 30 цаг орчим үргэлжлээд ажил дээрээ бол нэг манай нөгөө үнцэн ажлын бас нэг давуу тал нь
уян хатан цагтай 8-аас 10 цаг хооронд ирж болдог. Тэгэхээр тэр хугацаанд би цагаа зохицуулаа явчихна. Үндсэн ажлаа хийлээ өдрийн турш. Тэгээд оройныхоо ингээ 7-оос аваад оройн 9 хүртэл үргэлжлэн. Тэгээд хийх үйлдэл ажил тий үлцэн ажлуудаа бичээд маргаашаа юу хийхээ төлөвлөөд ингээ явцдаг гэсэн үг. Оройн төлөвлөө биччихээд амардаг гэсэн үг шүү дээ. Тэгээ маргааш болохоор өглөө нь йогийнхоо хичээлийг заачаад тэгээ ажил руу явдаг гэсэн үг тий. Тэгвэл Озигийн хувьд одоо ойрын ирээдүйн 5 жилийн өрн хэрхэн харж байна? Даатгалын салбар болон энэ йогтой холбоотойгоор харж байна уу? Эсвэл өөр одоо сонирхож байгаа хобби бас төлөвлөгөө байна уу? Ер нь ойрын 5 жилийг мэргэжлийн хувьд яг өөрийнхөө карьерийн хувьд илүү давхар даатгалын чиглэл рүүгээ мэргэшгийг хүсэж байгаа. Одоо би яг ерөнхийдөө давхар даатгалын салбар нэм юм байна. Би ерөнхийдөө гэрээнүүдтэйгээ танилцаад ингэж ажиллаж байгаа юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр мэргэжлийн хүн байна гэдэг өөрөө дахиад тасралтгүй сурч хөгжих хэрэгтэй. Тэгэхээр даатгалын одоо нэг хэлээр ярьдаг систем нөрөө CII гэдэг сургалт өгдөг тий. Жил нөгөө өөрийнхөө чадварыг ахиулдаг, тэрийгээ суралцдаг. Тийм болохоор CII-да энэ сараас, эх сараас ирэн бэлдэж эхлээд тэр хэлтэй байхад аль ч улс орны давхар даатгалтай харилцаад бидгээ тэр хэлээрээ ойлголцдог гэсэн. Тэгэхээр тэр салбарын хэлийг илүү ойлгохын тулд би суралцах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээрээ нэг юм фокуслж ажиллаад ирэхээр би буцаад тэгээ салбартаа мэргэжлийн байх тэр за үндсэн суурь тийм биелүүлнэ. CIA-г задлж өгч. Яг л тийм их сургууль сурж байгаа юм шиг боловсролыг. Тэгэхээр заавал нөгөө гадагшаа сурах гэдэг нь тэмүүлэхээс илүү би яг тэрийг илүү суралцах нь илүү практик, илүү миний мэрэгжилд одоо оролцоотой байх юм байна гэж харж байгаа. Хажуудаа бол йога бол үнэхээр авч явна. Миний сонирхлоор байгаа. Энэ өөрөө буцаад йога авч явж байгаа нэг чухал суурь надад бол илүү би өөрөө тайвшрах нэг тийм орон зай маань өөрөө йога. Би магадгүй ажил дээрээ зөндөө их олон зүйл болно, стресст нь за мөн гаднаас ингэж нөлөөлж байгаа олон хүчин зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг даван туулж байгаа нэг хэсэг нь бол йог. Тэгээд одоо л яг нөгөө танхимын анги бол аваа явж байгаа. Ирээдүйд бол ер нь нөгөө онлайн байгаад танхимаараа илүү нөгөө VIP нэлээ нөгөө цөөн хүнтэй харилцаад ингэж явах байдлаар ер нь энэ хоёроо хослуулж явна гэж бодож байгаа. Тэгэхээр одоо даатгалын мэрэгчлэлтнээ йогтойгоо хослуулаад ерөнхийдөө ирээдүйг төлөвлөж байгаа тийм ээ. Зөв. За тэгээд гэр бүлийн хувьд бол яг 5 жил дотроо бол байгаа хүмүүстэй бол ингээ харилцаад явж байгаа. Магадгүй 28-с ч юм уу тэр хавцаа байх болов уу гэж бодож байна. Илүү одоо нөгөө карьер талдаа л илүү миний сүүлийн одоо ойрын 5 жил бол яригдаад байна. Гэр бүлийг ингээд шууд би яг тийм байна, ийм байна гэж би өөрөө бүтээж чадахгүй болохоор магадгүй тэр үед байгаа. Тэр хугацаанд бол хүмүүстэй нэлээ харилцаж, танилцаад, илүү хүрээллээ нэмээд хүмүүсийг илүү танд мэдхэд илүү анхаарах болов. За тэгээ энэ хүртэл өөрөө одоо хувийн төлөвлөгөө, ажил, амьдралын карьераа хийж гисэн ч маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаартаа бас хамт байгаарай. Unlock-тай дата сувгтай лайк, subscribe дараа. Тэр баярлалаа.